Амьдралд асуудал хүнд хэцүү зүйлс тулгарх үед бид их хөвчлэн тэмцэлтгэ болж бурхан гэдгийг минь мэд гэсэн дуулал 46-гийн 10 дугаар ишлэлийг иш татдаг. Гэхдээ энэ ишлэлийн жинхэнэ утга нь юу вэ? Амьдралын хүнд хэцүү цаг үедээ энэ ишлэлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Юуны түрүүнд тэмцэлтгэ бол гэдэг нь бурханы оршихуйд чимээгүй суухаас илүү утгатай. Мэдээж ярха зогсоогоод бурханы хэлхийг сонсвол бидний амьдрал хамаагүй дээр байх нь ойлгомжтой. Гэхдээ тэмцэлтгэ бол гэсэн энэ үг нь сандарч твцсэн байдлаа хоош тавьж амар амгалан дотор амрах гэсэн илүү гүн утгатай юм. Зарим хүмүүс энэ ишлэлийг бурханы ард түмэн рүү дайрч байгаа үндэстнүүдэд хандаж хэлсэн гэдэг бол зарим нь бурханд итгэх итгэлдээ сул дорой байгаа өөрийн ард түмэндээ хандж хэлсэн гэж үздэг. Үндэ энэ хоёр тайлбар хоёулаа зөв байж болно. Библийн багш Чак Свенд бол энэ ишлэлийг тайлбарлахдаа ах дүүсийн хоорондох маргааныг тасалж байгаа ууртай эцгийн дүрээр эзнийг дүрсэлсэн. Бурхан өөрийн ард түмэн рүү дайрч буй гадны дайснуудын хүч хэрхийлэлд уурлаж байгаа шигэ мөн өөрсдийн хүчээр тэмцэх гэж оролдож буй итгэгчдийнхээ итгэлгүй байдалд ч мөн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна гэж тайлбарлажээ. Бид амьдралын тулаанд ялах гэж хит их ачаа өөрөх хандлагатай байдаг. Гэвч зарим зүйлсийг зөвхөн бурхан л шийдвэрлэж чадна гэдгийг бид мартаж орхидог. Тиймээс бурхан бидэнд тэмцэхээ зогсоо, надад итэг гэж уриалдаг. Учир нь дуулал эрд бичсэнчлэн таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө үрдээс үрд мөнх хүртэл та бурхан гэсэн. Тийм ээ. Бид өөрсдийн хүчээр амьдралын бүх тулаанд ялж чадахгүй. Харин бурхан чадна. Тэмцэлтгэ болж бурхан гэдгийг минь мэд. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.